Дараагийн мэдээг танилцуулъя. Беларусь улс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн зөвлөлд нэгдсэн хамгийн сүүлийн улс болж байгаа юм байна. За X хуудсан дээр өгсөн мэдээлэлтэй энхийн зөвлөл Беларусь улсыг манай өсөн нэмэгдэж байгаа олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч гишүүн болсныг цаашаа хүлээж авч байна гэж мэдэгдсэн байна. За Беларусь улсын хувьд байнгын гишүүнчлэл басан тохиолдолд 1 тэрбум $1 төлсөн байх ёстой. За үүнийг төлсөн хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За Минскийн зүгээс гаргасан мэдээлэлтэй гадаад хэргийн ямаараа дамжуулан өнгөрсөн 7 хоногт мэдээлэл гаргасан. За үүндээ харилцан хүндэтгэл гишүүн орнуудын үндэсний ашиг сонирхлыг болцлоггүйгээр харгалзан үзэх зачимд суурилсан дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ байгууллагыг бүрдүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн. За мөн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн засгийн газартай холбоотойгоор тухайн асуудал ихээхэн анхаарал татаж байгаа. За учир нь гэвэл ерөнхийлөгч Александр Лукашенкогийн засгийн газар нь 2020 онд маргаантай ерөнхийлөгчийн сонгуул явуулсан. За үүний дараагаас эхлээд Европын орнууд хориг тавьсан. За ингээд энэ хориг дээрээс нь 2022 оны ихээр Оросын холбооноос Украин руу бүрэн хэмжээний давталгаа хийсэн. За үүний үед бол тухайн үед Беларусь улс газар нутгаа Оросын холбооны улсад ашиглуулсан гэдэг утгаараа бас хоригт орцсон. Тэгэхээр ийм хоригт орцсон улс энхийн зөвлөлд нэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. За Беларусь улсын хувьд бол сүүлийн саруудад улс төрийн хоригдлуудыг суулсан. За үүний хариуд Вашингтон Минск тавьсан хориг арга хэмжээгээ сулруулж байгаа. За гэхдээ Лукашенкогийн хувьд 1994 оноос хойш тус улсыг удирдах байгаа авторитар дэглэмтэй улс гэж яригддаг. За энэ одоо улсыг энхийн зөвлөлд нэгдүүлж байгаа нь бас сонирхол татаж байгаа юм. За Лукашенкогийн хувьд бол Москва болон ерөнхийлөгч Путиний гол холбоотон хിവэр байгаа Оросын холбооны улс өнгөрсөн сард Беларусь улсад цөмийн чинэгт гушуутай Орешек нэртэй хит авианы буужингаа байрлуулсан. За Кремлийн зүгээс яг хэдэн тонны буужин илгээсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч гэсэн Лукашенко ерөнхийлөгч мэдэгдэхдээ Беларусь улсад 10 хүртэлх Орешник систем байрлуулсан гэж мэдэгдэж байгаа. Беларусь улсын хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын энхийн зөвлөлд нэгтгэхээр зөвшөөрсөн 20 гаруй орнуудын нэг юм байна. За энэ санаачлага нь эхлээд газын зурвасад дайн байлдааны үйл ажиллагаа зогсоох. За тэнд бол гал зогсоохтой холбоотой хяналтын үүрэгтэйгээр байгуулагдана гэж ярьж байсан. За тэгвэл анхны чиг үүргээсээ хальж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тодорхойлж байгаагаар илүү өргөн хүрээтэй үүргийг гүйцэтгэхээр болж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд энхийн зөвлөл гол үүрэгтэй оролцсон гэдэг нь тус одоо зөвлөлийн дүрмэнд харагдаж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энхийн зөвлөлийн одоо chairman буюу тэргүүлэгч одоо даргалагч дарга нь бол байгаа. За ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч гэсэн байнгын тэргүүнээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. За уг зөвлөлийг анх газын зурвасын гал зогсоох үйл ажиллагаанд хяналт тавих жижиг хэмжээний бүлэг гэж ойлгож байсан бол одоогийн байдлаар 60 гаруй улсыг энэхүү одоо үйл ажиллагаанд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс урайд байгаад байнгын гишүүн болох зорилготой орнуудын хувьд 1 тэрбум $1 төлбөрийг төлөх шаардлагатай. За хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олж авсны дагуу үзэхэд энэхүү дүрмээр төлбөр төлөөгүй гишүүдийн хувьд 3 жилийн хугацаанд зөвлөлд үйл ажиллагаа явуулж зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой юм байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өмнө нь Беларусын ерөнхийлөгч Лукашенко болон Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг урьсан гэдгээ мэдэгдэж байсан. За үүнийгээ бол хамгаалж хэлэхдээ хүчрхэг ажиллаа хийж чадах хүн бүрийг бол зөвлөлдөө байрлахыг хүсэж байгаа гэдгээ мэдэгдсэн. За Путин ерөнхийлөгчийн хувьд Оросын холбооны улс ямар байдлаар оролцох талаар стратегийнхаа түншүүдтэй зөвлөлдөж байгаа гэдгийг хэлсэн. За Франц, Герман, Норвеги, Швейц зэрэг Европын хэд хэдэн улс бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн урилгаас татгалзаад байгаа бол бүгд найрамд хятад ард улс, Оросын холбооны улс энтэг улсууд нэгдсэн ямар нэгэн байдлаар энэхүү байгууллагт нэгдээгүү хэвээр байгаа юм. Харин Канадын ерөнхий сайд Марк Карни Давост үг хэлсэн. За энэ үеэрээ тэрээр хэлэхдээ дэлхийн дэг журам одоо эвдэрч байгаа тухай мэдээллийг хэлсэн. За үүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Канада улсыг тус зөвлөлд урьсан байсан урилга хүчингү болгож цуцсан гэдгээ мэдэгдэж байгаа. За Давост болсон гарын үсэг зурх ёслолын дараа уг төлөвлөгөөг шүүмжлэгчид гарч ирсэн. За шүүмжлэгчийн зүгээс шууд одоо шүүмжилж байгаа. За уг ёслолд бол Косово, Индонез зэрэг олон янзын орнуудын удирдагчид оролцсон. За Вашингтоны холбоотнууд байхгүй байгаа нь бол олон нийтийн бас анхаарлыг татаж байгаа. За тэрээр одоо энэ одоо байгууллагатай холбоотойгоор олон улсын Amnesty International байгууллагын ерхий нарийн бичгийн дарга Агнес Кламарт бас мэдээлэл хийсэн. За тэрээр хэлэхдээ нүв байгууллагатад юу босныг хулбарлахыг оролдож байна гэж би бодож байна. Гэхдээ үннийг хэлэхэд 1940-од онд болсон явдлыг давтах нь маш буруу бөгөөд гунигтай оролдлого гэж
тодорхойлсон байна. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус зөвлөлтөй холбоотой санал шүүмжлэл байгаатай холбогдуулан хэлэхдээ үйл ажиллагаа явуулдаг удирдагчдын бүлэг гэж тодорхойлон хамгийн түрүүнд хийх ажил бол газын зурвасад инх тайвны хилцээрийг илүү одоо хяналтайгаар хэрэгжүүлэх явдлаа гэж хэлээд үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ийм тодорхой болоогүй учраас ийм шүүмжлэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд цаашдаа бол үйл ажиллагааны зорилго журмыг бол илүү их тодорхой болгоход ажиллана гэдэг ийм амлалтыг Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга хэлж байгаамаа.